Монгол улсын төрийн далбаандар нөө эргээд зүдэш Төрийн 2231 жилд Их Монгол улс байгуулагдсны 815-16 жилд үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 111 жилд ардын хувьсгалын 101 жилийн Монгол улсын төрийн далбааны өдрийг төрийн далбааг хүндэтгэн чиглүүлэгчээр Зэвсэг түвшний 186-р ангийн артиллерийн дивизионы захирагчийн зэвсэглэл техник хариуцсан орлогч Ахмад Бадмын баасан хүү Монгол улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулагчаар зэвсэг түвшний 186-р ангийн артиллерийн дивизионы захирагчийн 1-р орлогч штабын дарга Ахмад Отонбаярын өв хоригдол Орхон аймгийн дотоодын цэргийн 816-р тусгай салбарын харуулчин дэд ахлагч Лавгт оржийн Хатанбаатар Орхон аймгийн цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлцийн хамгаалалтын 2-р насгийн цагдаагийн дэд ахлагч Бүрэнбатын Өсөх баяр Орхон аймгийн онцгой байдлын газрын аврагч ганц өлөөгч тав жаргалын амар төвшин нарын тэргүүний цэргийн албан хаагчид Монгол улсын төрийн далбааг хүндэтгэн мандуулахаар алхаж явна. Одоо юу аим багтаа байна. Команд байна шүү дээ. Тийм үү. Тэр хой амжуулаа. төрийн далбааг мандуул Буудлага нь хаана вэ?
야스티sol! 자, 나 스티적설! 너! 호! 즐거운 도전! Орхон аймгийн бөгөөд Эрдэнэ татын загштараа ардын орчийн 101 жилийн Монгол улсын төрийн өдөр зориулсан цэргийн ардын жагсаал Эрдэнэ жигүүрний төрийн зэргийн болон хууцгад байгуудын бие бүрэлдэхүүн бэлэн жагсдаг илтгэе. Ёс зүйн командлагч Эрдэнэ цэргүүрийн дарга хорондоо Цэрмадмын төрөв. Эрхлэгтэй аврагны тавханд ардын талын 101 жилийн Монголын төрийн далбааны өдрийн баярыг хүргэе. ардын улсгалын 100 Монгол улсын төрийн далбааны өдрийн баярыг хүргэе.
ёсны бол ёсны жагсаал жагсаалыг алгаар садаа салбаруудаар салааны орн нэг шугамчийн салбаруудын орн хоёр шугамчийн зайтай удирдлага байдлын төгчгээрээ устдын орон тийш баруун дээр зэрэгч алхаад марш. Толгор төрийн 2230-31 жил Их Монголоос байгуулагдсны 815-16 жил үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн мандусны 110-111 жил ардын хувьсгалын 100-101 жилийг Монгол улсын төрийн даалбаны өдрийн цэргийн яслын жигсаал инхүү яслал төгөлдөр эхэлж байна. Цэргийн яслын жигсаалыг Эрдэнэт цэргийн хүрээлэний дарга Зэвсэг түвшний 186 дугаар ангийн захирагч Хурандаа Цэрхэн Бадмын төр мөнх командлаж байна. Жигсаалын магнаа Байлааны гавьяаны улаан түгийн болон Алтан гадас одон бүгд найрамдах Монгол ард улсын маршал Дэмдийн нэрэмжит Зэвсэг түвшний 186 дугаар ангийн Байлааны түгийг хүндэтгэлтэйгээр залж явна. Маттын 8 дугаар март дивиз хэмээн түмний нэрээ мөнхөлсөн тус дивиз 1936 онд Дорнод аймгийн Матас суманд байгуулагдаж 1939 оны халах голын байлдаан 1945 оны чөлөөлөх байлдаанд оролцож их орноо батлан хамгаалах үүргээ нэр төртөө биелүүлсэн Баатарлаг дайчин замналтай байлаа. Зэвсэг түвшний 186 дугаар ангийн бие бүрэлдэхүүн бүгд найрамдах өмнөдөө улсдах нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаа, Афганистан улсад явагдсан шийдвэртэй дэмжлэг ажиллагаа, НАТОгийн бусад улсад үүргээ нэр төртөө гүйцэтгэж дэлхийн улс орнуудад их орон зэвсэг түвшний нэрийг өндөр дүргэж яваа чадварлаг энхийг сахиулагчид юм а. Ахмад Хадбаатарын анх хоёр захирагчтай нотуудлын байдлааны хугацаа цэргийн аль хаагчдын жигсаал эндрийн өмнөр ёслол төвлөөр орж ирлээ. Тус ангийн хугацаа цэргийн албан хаагчид нь 2021-с 2022 оны сургуулийн жилийн зэвсэг түвшний марш тактик тусгаар бэлтгэлийн аврах салаа шалгаруулах зогсолбор тэмцээнд амжилттай оролцож цэргийн сургууль бэлтгэлээрээ зэвсэг түвшиндээ тэргүүлэх шилдэг төрөвч байдлаас бүрдсэн дайчдын жигсаал юм а. Хурандаа Цэрэнжовын амар сайхан захирагчтай цэргийн гавьяаны одонд зэвсэг түвшний 110 дугаар ангийн барилгачин дайчдын жигсаал ёслол төвлөөр орж ирлээ. Тус анги нь 1967 онд Хөмсгөл аймгийн Хатгал тосгонд байгуулагдаж 1976 онд Эрдэнэ хотын шинжин байрлаж үйл ажиллагаагаа явуулсан. Өдгөө 55 жилийн ойтойгоо учран золгоод байна. Зэвсэг түвшний 110 дугаар анги нь 2022 оноос Зүүн Баян ханг чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Хурандаа Цэвс сүрэнгийн Баян мөнх даргатай Орхон аймаг дахь дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын жигсаал хүндэт эндрийн өмнөөр орж ирлээ. Тус салбар нь нийтийн аюулгүй байдлын яамны сайдын 1978 оны 569 тоот тушаалаар Хилийн ба дотоодын цэргийн ТИК 202 дугаар анги нэртэйгээр анх байгуулагдаж улмаар дотоодын цэргийн 1979 оны 156 тоот тушаалаар цагдаагийн 816 дугаар тусгай салбар нь өөрчлөгдөжээ.
Ойд бүсийн төвийн захирагч Хурандаа Ганбаатар даргатай Орхон аймгийн онцгой эзэн жигсаал хүндэт тэмдрийн нүүр алхаж байна. Орхон аймгийн онцгой байдлын газар нь орон нутгийн хэмжээнд гамшиг осол, гал төмрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Онцгой байдлын газар нь улсын нөөцийн салбар, гал төмөр унтраах хөдөлгсөн нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Цагдаагийн Хурандаа сандгийн буутай Орхон аймаг дахь цагдаагийн газрын жигсаал ёслол төгөлдөр алхаж явна. Монгол Ардын хувьсгал намын төв хорооны улс төрийн төвчөөний 1976 оны 9-р тогтоол, нийгмийн аюулаас хамгаалах яамны 1976 оны 158 дугаар тушаалаар Эрдэнэ хотод цагдаа сэргийлэх хангийг байгуулсан. Хуранд ариун бол зарагчтай Орхон аймаг дахь шүүхийн шүтэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй 20 хоногийн жигсаал ёслол төгөлдөр алхаж явна. Монгол улсын засгийн газрын 1990 оны 153 дугаар тушаалаар 20 байгууллагын удирдах газрын харьяа Эрдэнэ хотын засан хүмүүжүүлэх 20 анх нэртэйгээр анх байгуулагджээ. Зэвсэгчний 186 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн салаа удирдаач хошууч Орсогийн Отонбаатар. За та бүхэнд баярлалаа. Та бүгдийг наадмын баяр наадмынхаа ажиллагаанд хүргэсэн очихыг уриалж байна.